нийгмийн аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэжсэн өөрийн нүдээр харсан. Бас одоо нулимс гарч хамар ширхэж ийлээ шүү дээ. Одоо ингээд сайхан эх орондоо хүрээд ирсэн. Ямар сайхан байна. Одоо хамаагүй бол одоо уйлж магадгүй шүү дээ. Үнэхээр сайхан байна. Бид мэдээллийг Хүү 7 ходог дээрээс бэлтгэн хүргэж байна. Вьетнам улсад үүрэг гүйцэтгэж исэн Монгол мордыг энэ сарын 6-ны өдөр эх оронд нь авчирсан түүхэн гэж хэлж болох үйл үйл явдал болсон. Тэгвэл баяр наадмын эдгээр өдрүүдэд Вьетнам улсад үүргээ амжилттай гүйцэтгсэн Монгол мордыг Хүй мандлын дэвжээн дээр авчирч Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх хүндэтгэл үзүүллээ. Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командагч танаа бүгд найрамд социалист Вьетнам улсын нийгмийн аюулаас хамгаалах яамны морд цагдаагийн гараанд эх орныхоо нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгсэн хүлэг морд үүргээ амжилттай гүйцээд эх орондоо ирснийг илтгэсэн бригадын генерал Адиавзрын нам саманд Бэрэмэнд гэдэгч. Хүлэг морд эх орондоо ирсэн сайхан бас өнгө засаад Сайхан байна шүү дээ. сайхан болдоод Баярлалаа. Сайхан харагдав. Манай мордууд нэг сайхан байна. Аах нэг сайхан бас одоо тэжээсэн байна. Манай Монголын ахны багтаал шүү дээ мөрөв. Тэгээ Монгол цэрэг одоо эрхийг сахиулах ажиллагаанд явж хүндрэлтийн сайн сайхны төлөө аюулгүй байдлын төлөө манай цэрэг эрхс маань хүчин зүтгэж байгаа бол бас Монгол мордон бас хүндрэлтийн сайн сайхны төлөө цэргийн алба хааж үүргээ гүйцэтгээд амжилттай сайхан ирлээ. Монголын ард түмэн бид нар мордоо хараад үнэхээр баярлж байна. Одоо би өөрөө Вьетнамд очиод биеэрээ очиж үзсэн манай мордууд нь ямар сайхан сургуультай байж одоо Вьетнамын нийгмийн аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэжсэн өөрийн нүдээр харсан. Бас одоо нулимс гарч хамар ширхэж ийлээ шүү дээ. Одоо ингээд сайхан эх орондоо хүрээд ирсэн. Ямар сайхан байна. Монгол үүрэг бол Монголын ард түмний бахарх шүү дээ. Бидний оройн дээд шүтэн бол Эзэн Чингис хаан. Монгол үүрэг бол бидний бахархал. Орон хуур бол бидний гайхамшиг. Тийм учраас төрийнхөө сүлдэнд хүлэг мөрөөр олсон одоо Монголын ард түмэн бол хүлэг мөрдөө байн одоо хайрлж хамгаалж байх ёстой байгаа. Мөр бол Монголын хямар шүү. Та 2023 онд анх Вьетнам улсад айлчлах үеэр Монгол мордыг эх оронд нь авчиръя гэдэг ийм үүрэг даалгаврыг өгсөн байдаг л да. Тухайн үед яг танд ямар сэтгэл төрж исэн болоо гэдэг энэ талаар бас эргэн дурсвал. Тэгэл одоо Вьетнам төрийн ажлыг тэгээд Монгол морд дээр очив. Хамгийн анхны одоо морд хороо байгуулагдсан. Тэгээд үнэхээр одоо хараад Монгол хүн гэдэг бол үнэхээр мориндоо хайртай юм билээ шүү. Одоо үнэхээр одоо нүднээс солимс гарч одоо хамар ширхэж ирсэн шүү дээ. Тэгээд одоо энэ мордоо одоо сайхан албаа хаагаад дуусныхан дараа эх орондоо авчих юмсан гэж одоо бодож бас тухайн элчин сайд бас үүрэг даалгавар өгч Вьетнамын ерөнхийлөгчтэй бас ярьжсэн. Тэгээд Монгол улсын ерөнхийлөгчийн тавьсан хүсэлтийг одоо Вьетнамын тал сайхан хүндэтгэлтэйгээр хүлээж авч өнөөдөр ингээд үүрэг гүйцэтгэсэн одоо мордууд маань эх орондоо ирчихсэн. Дэлхийн морины адууны баярын өмнө улс үндэстнийхээ их баяр наадмын өмнө ингээд их нутагтай ярьж газар нутагтайраа ингээд сайхан амьсгалж эцэг зүрхтэйгээ ирсэнд одоо маш их баяртай, маш их сэтгэл хөдлөж байна. Дэлхийн адууны өдрийн өмнөх нь одоо энэ сайхан хүлэг морд маань эх орондоо ирчихсэн байна. Өнөөдөр энэ Хүү мандлын дэвжээн дээр бас ингээд зогсож байна. Танд яг ямар сэтгэл төрж байна вэ? Одоо хамаагүй бол одоо уйлж магадгүй шүү дээ. Үнэхээр сайхан байна. Монгол морь гэдэг ямар хүн олдвол гэдгийг мэдэрч шүү дээ. За баярлалаа танд. Жохон дулаахан байрны савнд байхгүй шүү. мэдлээ хэлж байна. Халуун оронд байгаад байсан тийм. Тийм эхний нэг үйл хамтаа авчиж магадгүй шүү. Тийм тэрнээс анхаад мэдлээ хэлж та хасаа гүсдэг. За Вьетнам улсад үүрэг гүйцэтгэж ирсэн Монгол морд маань одоо ирээд даруй 7 хоног болсон байна. Ер нь одоо энэ их нутагтаа ерөн хэрхэн идээсч байна вэ? За юуны өмнө нийт монголчуудаа баяр наадмын мэнд хүргэе. Вьетнам улсын нийгмийн аюулаас хамгаалах яамны морд цагдаагийн хооронд үүрэг гүйцэтгсэн хүлэг морд эх орондоо ирээд 6 хоног. Тэгээд эх орондоо ирээд эх орныхаагаар ус урмлыг идээд өөрийнхөө хөрс шоронд хөрвөөгөөд ингээд 6 хоногийн дотор ингээд өөрчлөгдсөн байгаа байдгийг та нөхөд бас харж байна. Ингээд зүсэн, нүдэн, хардсан бүхэл юм их сэргсэн
ийм байдалтай байж байна. Тэгээд бүгдээр нь социалист Вьетнам улс нийгмийн аюулгүй хамгааллын яамны мөрд цагдаагийн хооронд үүрэг гүйцэтгэсэн хөлөг мөрд одоо Монгол улсын төрийн дөрвөн хүндгэл үзүүлээд мөн бид бүхэнд үүрэг гүйцэтгэж ирсэн хөлөг мөрдөө ижил сүрэгт нь эрх таваар нь сайтар харж хамгаалахыг үүрэг болгосон. Бид Монгол улсын ерөнхийлөгчийн үүрэг болгосон дагуу дээрх энэ хөлөг мөрдөө бол сайтар харж хамгаалж арчиж маллах болно. Улсын баяр наадмын соёлын насны морд бидний хажуудлаар яваад өнгөрлөө. Тэгээ одоо Вьетнамд үүрэг гүйцэтгээд 6 хоногийн өмнө ирсэн одоо адуу маань тэр хурдан мордын гинго марзаа сонсоод одоо яаж тархитлогын сэргэж байгааг харах бол бас сонирн л байна. Энэ адууг бол одоо багдан шин нэгэн усалж явахдаа одоо унаг бартанд тичяхтаа эсгэлжил байсан байгаа. Тэр үед бол одоо адуу мал уягдаад гинго марзаа явдаг байсан байгаа. Тэгэл тэр болгоныг сонсоод одоо бас содон байна. Вьетнам улсаас одоо Монгол мордыг авчрах ажлын хэсгийг хууль зүйн яамны одоо ажлын хэсэг бас ахалж ажилласан. Тэгэхээр одоо Монгол морд өнөөдөр эх орондоо ирж гисэн байна. Та ямар сэтгэл төрж байгаа танд? Өнөхөр сайхан сэтгэл төрж байна. Тэгэхээр монгол хүн монгол мордоо хараад тэгээ сэтгэл хөдлөхгүй байхыг аргагүй. Сайхан байна. Өнөөдөр Монгол төрийн тэргүүн манай салбарын хуулийн сайд бүгд ирж хөлөг мөрдөндөө хүндэтгэл үзүүлж байгаа явдал одоо бас нийт одоо шүүгэн шийдвэрс байгуулгын аль багчтай бас үүрэг гүйцэтгэл нь уран зориг нэмсэн. Энэ сайхан ажил боллоо гэж одоо байгууллагын дараагийн хувьд бол хүндэтгэлтэйгээр хүлээж авч байгаа. Өндөөс одоо талархлаа илэрхийллээ. Үндэсний баяр наадмынхаа одоо босгон дээр энэ үүргээ гүйцэтгээд эх орондоо ирж байгаа албан сүргээ одоо 9 манд элдв одоо эрсдэлгүй авчирж уцааж одоо энэ албан сүрэгт нээлүүлж эх орныхаа тал нутагт таавараа тайван сайхан одоо дахиж хатирч үлдсэн одоо хугацаагаа өнгөрөөх юм болгон хүслийг одоо санах үүргийг таа хүмүүс нэр төртөг үүсгэж байгаа. Баяртай.